Зүгээр энгийн дугаар сая 500 сая төгрөг гэж байгаа. Тэр 50 сая гэж байна. Тэр институт тэмдэг байна. Таараа засаг болохоор би тэмцээ явуулсан. За 2024 оны 2 сарын 8-нд гэр ороолыг орон сууцчлах Улаанбаатар хотыг төвжирлийг бууруулах хуулийн төслийг хотын дарга Нямбаатар улсын хуралд өргөн барьж батлуулсан байдаг. За улмаар энэхүү хуулийн хүрээнд нийслэлийн эрхтний төлөвчтэй хурлаас нэгэн журмыг гаргаж батлуулсан юм а. За уг журмын дагуу нийслэлтийн явах тээврийн хэрэгслийн дээд хязгаарыг 730 мянган хаар тогтоож өнгөрсөн амраас эхлэн Улаанбаатар хотын сэртэй улсын дугаар олголтыг бол зогсоосон. Энийг бид нар цаашаа ингээд өсөлтийг хязгаарлахгүй бол жил болгон 50 мянгаар одоо ойрын 3 жилийн дараа сая машинтай болно. 2 сая хүнтэй сая машинтай болно. Замын даацыг бид нар тийм огцом шийдэж чадахгүй. 11 сарын 8-ны өдрөөс эхлүүлээд тийм ээ шинээр болгож байгаа дугаарлалт дээр хязгаарлалт тодорхой хэмжээгээр хийхээр байгаа. Энэ төвчрлийг шийдэх өөр одоо тийм гарц бид нарт яг одоор харагдахгүй. За асуулт санал бас байхгүй. Тогтоолын төсөл батлагдлаа. Гэтэл энэ хүү шийдвэр нь бол нийслэлийн хэмжээнд орж сууж байгаа иргэдийн үндсэн хуулиар олгогдсон хөдлөх хөрөнгөтэй байх эрхийг зөвшөөрж зогсохгүй. За өдөр тутмынхаа одоо үйл ажиллагааг зохицуулахад бол ихээхэн саад учруулж байгаа. За хамгийн ноцтой нь энэ шийдвэр гарснаас хойш Улаанбаатар хотод улсын дугаарыг дамтлан зарах явдал эрс нэмэгдэж за өнгөрсөн жилүүдэд 20-с 25 мянган төгрөгөөр зарагддаг байсан Улаанбаатарын сэртэй улсын дугаар өнөөдрийн байдлаар 1.5 саяас 50 сая хооронд зарагдаж байна. Бэнсэн мэн үү? Сайн мөн үү? Улсын дугаар зарж байгаа юм лу? За дөндөл дугаар. Тэгээ дугаарууд нь ер нь хэдэн төгрөгөөс хэлж байгаа улсын дугаар нь? Зүгээр энгийн дугаар сая 500 сая төгрөг гэж байгаа. Одоо хоёр орон адилхан бол одоо жишээлбэл энэ 5003 гэсэн дугаар хэд ах вэ? 5003 2 сая 550 тогтно. Ер нь зүгээр дөрөв өөр тоо сая 500 гэж ойлгочихдоо. Одоо тэр жишээлбэл 0999 гэсэн дугаар Тэр 30 сая болно. Дээсээ тэгээд зөндөө байна. 66 гэж тэр дугаар хэд ах вэ? Тэр 50 сая гэж байна. Улсын дугаар зарж байгаа юм болов уу? Зарж. Улсын дугаарууд нь хэдээс хэдэн төгрөгийн хооронд үнэтэй байгаа юм бол? Хамгийн энд нь 1 сая таа энгийн дугаар. 1 сая Айгуун тэрнээс дэш яваа та. 1 сая гэвэл жишээлбэл ямар хуу дугаарнууд байгаа юм бол одоо дөрвөн өөр оронтой тийм дугаар. 72 32 02 тийм хүү дугаар бодлоо та. Одоо жишээлбэл 0303 гэдэг дугаар хэд юм бол? Тэр 8 сая гэж. Одоо ингээд шууд машинтайгаа яваад очвол танах яа ди шууд ингээд дугаар мугарын тавиад өгд юм уу? Яа тийм бэ? Тийм активрууд байгаа тэдрээс нэг тэр хичээл. Алло. Бань. Энэ гэсэн улсын дугаар зарж байгаа юм болов уу? Хүн яриасагаас гал тэр институт тэмдэг байна. Танил юм яах вэ юу? Компани дээр Яаж нэг зэрэгтэй шүү дээ. Гэвч тэмдэг бол биний хаштай бодчихсон. Энийг өөрөөр юу яах вэ? Тэмдэггүй бүшөө яри ярьж таараа засаг болохоор би тэмцээ явуулсан. Энэ хүрээнд Улаанбаатар хотод бүртгэлтэй 785 мянган тээврийн хэрэгслээс хасалт хий. 730 мянга болсон тохиолдолд даван шалгуур үзүүлэлтийг баримтлан улсын бүртгэлийн дугаарыг олгоно гэж мэдээлсэн. Тодорхойлбол тээврийн хэрэгслийн өмчлөгч эзэмшигч нь нийслэлийн оршин суугч байх. Даатгуулсан байх. Евро 4 болон түүнээс дээш хөдөлгүүртэй байх. Сүүлийн 10 жилийн дотор үйлдвэрлэгдсэн байх. Техникийн хяналтын үзлэгт орсон байх зэрэг шалгууруудыг тавьж байгаа бол цахилгаан тээврийн хэрэгсэл, үйлдвэрлэгдээд удаагүй тээврийн хэрэгсэл, улсын дугаар авах дистаралын эхэнд байх бол баруун гар талдаа чолооны хүрдтэй тээврийн хэрэгсэл, жагсаалтын сүлд байхаар зохицуулсан байна. Харин одоогийн байдлаар Улаанбаатарын сэртэй улсын дугаарыг олгохгүй байгаа юм.